Шүүгдэгч манд хавцд оржийн болдыг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, гэмтрэг үйлдсэн, гэм буруутад тооцсон байна. Тээврийн жолоодох эрхээ асуусан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн жолоодсон эсвэл зохич журмын дагуу шалгуулгаас зайлсхийсэн бол тээврийн жолоодох эрхийг 1 жилээс 3 жил хүртэлх хугацаагаар хасаж 2701-ээс 14001-тэй тэмцэх хэмжээний мөнгөөр торгож 240 цагаас 720 цаг хүртэлх хугацаагаар нийтэд тусдаа ажил хийлгэх. 6 сараас 3 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах. 6 сараас 3 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ. Согтуурсан мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд хүндэвтгэр хохирол учруулсан тохиолдолд эрүүл байдлын тусгай ангийн 27 10 дугаар зүйлийн 2 төсгийн 2-ын 1 дэх залтах заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээс 5 жил хүртэлх хугацаагаар хасаж 1 жилээс 3 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлан ялгамжуулж 1 жилээс 3 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ. Согтуурсан мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсны улмаас хүний амьнаас хохирсон тохиолдолд эрүүл байдлын тусгай ангийн 27 10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4-ийн 1 дэх залтах заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилээс 12 жил хүртэлх хугацаагаар хасаж 2 жилээс 8 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ. Тээврийн хэрэгслийг арх согтууруулах хундааны зүйл хэрэгэлсэн үедээ жолоодох юм бол эхний удаа зөрчлийн тухай хуульд зааснаар 7-оос 30 хоногийн хугацаагаар баримтлах шийтгэл оногдуулж 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасдаг байсан. За дараагийн удаа дахин энэ төрлийн зөрчлийг гаргах юм бол зөрчлийн тухай хууль зааснаар биш эрүүгийн хуульд заасан гэмтэрэгт тооцогддог болсон байна. 2024 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орж тухайн зөрчлийг гэмтэрэгт тооцохоор хуульчилсан. Хууль хэрэгжиж эхэлсэн 1 жил 6 сарын гаруй хугацаанд тус шүүхээр нийт 94 этгээд ял шийтгүүлсэн байна.